За сайн байна уу? Шинэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр энэ бүтээс өдөр болж байгаа болохоор бидний хувьд амралтын өдөр болж байна. Тэгээд бидэд гадуур жоохон явж хичээлээ хийж байгаа. Өдөр 3 цагаас тоглолттой байна. Тэгээ манай нөхөр очиж гоё том дэлгэцээр үзье гэсэн. Тэгээ бидэд тийшгээ төхөж хичээлээ ингээ гоё хөлбөмбөг үзэхэр төлөвлөсөн байна. Би ер нь сүүлийн хэдэн жил ерөөс нүрээ утахгүй болохоор ингээл сайхан нарны тус түрхэл сүүлийн хэдэн жилж байгаа. Сүүлийн 1 жил гэхгүй. Бэл нарны тус одоохондоо түрхэл яваад байна. Монгол аваад гарчих гэж бодож байна. Манай ээж ингээд явахаас өмнө бид нар төөрхөн талын Монгол өгч явуулсан. Тэгээд энэ маань үнэхээр амьд орж байгаа шүү. Тэгээд шүл устай хоолоо идчихэж л ер нь айтайхан байдаг юм байна шүү дээ. Би бол нэг яахтар бүргэр пицца ол идээд байх юм. Ер нь бол миний би нэг яахтар хоол идсэн юм шиг хүлээж авахгүй байгаа байхгүй юу? Тэгээд санхүүгийн Сахилга Батын тухай ярихад бол ер нь хүмүүс ингэж өдөр тутамдаа яг ингээд тий нэг хахтар зарлага гарахгүй ингээд өөрөөсдийнхөө хоолыг ингээд бэлдээд аваад явчих юм бол санхүүгийн Сахилга Бат аягүй сайн байдаг. Тэгэхгүй ингээд жижиг сажиг ингээд за бид дөрөв ингээд бүргэр аваад идэх юм бол тий бүр аваа явах гэж байгаа Монгол мөнгөөр бараг 150-60 мянган төгрөгөөр одоо нэг үний бараг бүргэр чинь 40 мянган төгрөг болж байгаа тий. Тэгээ нэг 150-60 мянган төгрөгөөр бүргэр аваад ичих юм бол тэр чинь хоошчгүй дээрэс нэлээх мөнгө ингээд зарлахдах хэрэгтэй болно. Тийм ч санхүүгийн Сахилга Бат одоо ингээд мөнгөндөө гавдаа байх эхэлчихээ ингээд өөрөөсөө гадуур явж захтаа ч гэсэн хоол ингээд сайн бэлдэж авах хэрэгтэй. Дээрэс нь бит хоёр бол нэг бөөний үнээр нь усундаа бол авчиж байгаа. Тэгээ тэрнийгээ бол өдөртөө ингээд явахтаа аваад явцдаг. Гэхдээ ер нь л газруудад ийм ус дүрэх газрууд одоо Монголд Риотын тод байгаад идэв шүү дээ тий. Усны ийм цорхтой. Тийм газрууд бол ер нь байдаг шүү. Тэгээ тэндээсээ усны саваа авч явж байгаад дүрхчдэг ч юм уу тий. Энд кофе нэлээд үнэтэй болохоор бит хоёр нэг ийм кофений машин авсан. Энийг хямдраад $8 болчихсон байсан манай хажуудлын төлбөрт. Тэгээд нэг ийм хөөрхөн кофений машинтай болсон. Тэгээд ийм нэг бутлагч авсан. Бит хоёр үр авсан чинь энэ ингээд бүхэл ийм хуул бэн нэгээд ийм том ширхтээ үр байгаа байхгүй. Тэгээд энийг болохоор Costco-оос нэг 2 урыг бол авсан. Ийм бутлагч авсан. Энэ айгуу гоё юм бэлээ. Өнөөдөр өглөө энэ Amazon-ы хүргэлт өөрөө шүний хүргэлт гэхээр арай хямдхан байт юм лээ. Тэг ингээд үрээ игээд ингээд ботлцдаг. Энэ дотор ер нь юу ч ботлж болох юм байл л те. Тэг бид хоёр кофений үрээл ботлох байх гэж бодож энэ $25 болсон. Amazon-ы энэ шүний хүргэлт гэдэг надад сүүлийн үед айгуу таалагдаад өглөө ирэхээр яг энэ доор нэг давхарт ингээд бүх юм маань үлдээчдэг. Энэ бас бит хоёрын ингээд үнгийг айгуух химэнж байгаа. Ер нь ингээд кофе мофегоо яг ингээд өөртөө бэлдээд аваад гарчулсан амарыг билээ. Тэгэхгүй бол нэг кофе чинь л $6 гэж байгаа байхгүй юу? Баг манай шинэ авсан кофений машин шиг үнэтэй байгаа байхгүй юу? Сиэтлын гоё юм нь болохоор нийтийн тээвэр нэлээд сайн хөгжсөн. Автобус, метро гэдэг ер нь нийтийн тээвэр нэлээд сайн хөгжсөн болохоор 18-аас доош насны хүүхдүүд бол үнэгүй явд юм байна. Тэгээд би болохоор оюутны картаараа үнэгүй явж байгаа. Тэгэхээр нийтийн тээвэр дээр одоо тийм их зардлаад байхгүй байгаа.
гадаа айгуу дулаахан өдөр байна. Ер нь надад нэг Сиэтлын зун их гой санагдаж байна. Нэг хайхтар халахгүй гэснээ бороо бас айгуу бороо ордог гэсэн чинь нэг бороо орго. Би тэгээ одоо нэг яг сурж байгаа хөтөлбөрөө жоохон ярьчих гэж бодож байна. За хөтөлбөрийн тухайд гэх юм бол Master of Science Business Analytics гэхээр юугаараа одоо даваа талтай байдаг гэхээр бизнесийн кейс дээр ажиллангаа яг бүх одоо анализтэй холбоотой хэсгүүдийг бол үздэг гэсэн үг. Тэгэхээр зөвхөн одоо бизнесээ үзээд тахгүй хажуугаар нь яаж бизнестэйгээ яг тэр анализ тоо мэдээллүүдийг хавсаргаж илүү хүчтэй шийдвэр гаргалтанд нөлөөлөх вэ гэдэг тийм чиглэл рүүгээ гэж ойлгож байна. Тэгээ одоогоор болохоор яг юу судлаад явж байгаа гэхээр үндсэн хичээлүүдэд үзэж байгаа суурь түүнээс гадна яг би одоо юу суралцаад явж байна гэхээр бид нар бол нэлээд юм багаараа ажиллаад тэгээд энэ чинь маш олон орны хүмүүс хүрээд ирсэн. Тэгээ өөр туршлагаас ингээд орж ирдэг. Бакалавр бол бүгд баг ингээд яг 10 жилээ төгсөөл те ижил төгснөөс эхэлдэг бол магистр хөтөлбөр бол зарим хүмүүс нь олон жил ажиллажсэн туршлагатай байх чинь зарим нь болохоор яг мэргэжлээ солих гээд ч юм уу те эсвэл илүү одоо яг тухайн чиглэлээр мэргэжих гээд ингээд ороод ирчихсэн тийм хүмүүс байгаа. Тэр өөр туршлагатай байна гэсэн үг. Тэгэхээр багийн ажлын хувьд болохоор арай өөр болоод явцдаг. Тэгээ миний хувьд болохоор харж байгаа нь юу вэ гэхээр бид нар одоо яг нэг кейс дээр ажиллаж байгаа мөртлөө маш олон төрлийн санаанд гаргаж ирж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь тухайн санааг бол хэн илүү одоо хамгааж баталж чадчихээн. Яг тэрний санаа бол илүү хүчтэй байдаг. Тэгээд өөрийнхөө яг гаргаж ирж байгаа тэр баталж байгаа санааг гаргаж ирж тавьж баталхаасаа ерөөсөө санаа зовох хэрэггүй юм билэ. Тэгээ миний хувьд болохоор бас яг өмнө нь Монгол болохоор энэ чиглэлээр ажиллаж исэн туршлагатай байсан учраас бас илүү ойрхон байгаа. Одоо багш нарын ярьж байгаа кейсүүд их ойрхон байна. За тэгээд миний одоо үзэх сэдвүүд үндсэн суурьуд айгүй тийм ойлгомжтой байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо кодинг яг магадлал статистик гэдэг явчихаараа би өмнө аюу олон жил үзчихсэн учраас тэр тухайн сэдвүүдийг бол ойлгоход маш амар. Дээрээс нь яг тэр ажлын туршлага гэдэг зүйл ороод ирэхээр хүн кейс дээр ажиллахаар яг өөрийнхөө тохиолж ирсэн зүйлсүүдийг бодож ядаа яг ийм байвал Монголын нөхцөлд ямар байдаг вэ те Монгол кейсүүд ямар байдаг вэ гэд аюу тэрэн дээр ажиллаад явчихад илүү төхөн юм байна. Жоо ингээд гадраа өөрчлөөд одоо өөр жишээ явах гээд ингээд байж гэн. Тэгээд яриагаа үргэлжлүүлэхэд бол яагаад одоо энэ заавал баримт толгойд ингэ явах хэрэгтэй гэхээр бизнес аналист гэдэг анги өөрөө бизнесийн assumption, бизнесийн гаргалгаа шийдвэрүүд бол нөлөөлж идэг ажилтан болно гэсэн үг. Тийм учраас маш сайн баримт толгойтойгоор энийг ингээд хамгаалж сурах хэрэгтэй. Сая жишээлбэл багаараа ажиллаж байхад бол зарим тохиолдолд хүмүүс яг өөрийнхөө бодлыг айгүйх ингээд бичсэн байгаа байхгүй юу? Энэ бол ингэсэн байж магадгүй ч гэдэг юм уу те. Эсвэл тийм учраас шууд одоо энэ үйлдэл хийе энэ төр гэдэг ингээд бичсэн. Хэрвээ үнэхээр ингэж хийхээр болвол бид нар маш их одоо тэр статистикийн арга зүйч гэдэг юм уу те. Янз бүрийн шинжилгээний арга зүйгээр нэхлээд хийгээд түүнийгээ батлах юм баримттай байж ич одоо тэр санаан дээрээ бат зогсно гэсэн үг. Үүнээс гадна болохоор маш их оюутнууд бол AI ашиглаж байна. Тэгээд AI ашиглахын бас нэг сул тал нь юу гэхээр мэдээж энэ хөтөлбөр сурж байгаа хүмүүс те мөнгө төгрөгөө төлөө цаг хугацаа зарцуулж байгаа хүмүүс чинь энэ чиглэлээр нэлээд том юм карьертэй болъё гэж зорьсон байгаа хүмүүс байгаа. Гэтэл AI-аар шууд датагаа өгөөд анализ хийх ч юм уу те. Тэгээд өөрийнхөө мэдгүй байгаа тэр үр дүнг шууд ингээд бичдэг, тайлбарлаж чадахгүй. Яагаад энэ ингээ гарсан, ингэсэн тэгсэн ингээд асуухаар ерөөсөө тэрнийг ингээд тайлбарлаж чаддаггүй. Одоо тэгэхээр энэ ямар сөрөг үр дагавартай гэхээр дараа нь бид нэр төгсөөд ажилд аплайдаад эхлэхээр Amazon, Google, одоо Microsoft Meta гэх мэт чинь том компаниуд бол ажилтнуудаа шалгаруулж авахтад заавал бизнес кейс ямар нэгэн датан дээр ажиллуулж үздэг. Одоо тэр үед жишээлбэл AI байхгүй бол бид нар энийг шийдэж чадахгүй хэмжээнд болчихж байгаа байхгүй.
Тэгэхээр суралцсан гэдэг чинь зүгээр ингээд өгж байгаа таскыг цаг хугацаанд нь ямар ч аргаар хамаагүй хийгээд явуулах тухай биш те. Тэр тэндээс бид нар ямар нэг юм авч явах хэвээр тэр бол яг өөрөө ингээд үн цэнийг бүтээх тийм оролцоо гэж би бол харж байгаа байхгүй юу. Тэгэхээр ирээдүг бодоод оюутан болж байгаа бол аль болох хаанч оюутан байж болно те. Заавал гадаад Монголоор ч оюутан байж бол аль болох AI-ыг бага ашиглаарай. За AI-ыг ашигламаар байгаа бол зөвхөн өөрөө анализуудаа хийгээд санаагаа гаргаад илүү одоо нөгөө бичих тайлбарлах хэсгээр AI-ыг ашиглуулж болох юм. Одоо би ийм үр дүн гарсан ийм гэж бодож байна. Энийг одоо бичиж илэрхийлэхэд эвтэйхэн болгоод өгөөч гэдэг юм уу те. Тэрнээс яг тэр чухал гол ажлуудыг бол AI-аар хийлгэснээр бид нар өөрсдөө дараа сэтгэж бодоход асуудал гарна. Ажил дээрээ гарч ирэхэд ерөөсөө төсөөлөггүй аягүй олон зүйлсүүд бидрийг ингээ хүлээж байгаа. Тэрэнд бол бэлддэг байханд бол технээсээ яг суралцж байхдаа бэлдээд явуул их зүгээр. За дөнгөсөө буцаад гэртээ орж ирээд ичсэн чи 10 минут сайхан удчихж одоо босч нөгөө хоолоо бэлтгэгээд би нөгөө хоолойг бүгдээ ингээ хүлдээвчдэг. Одоо тэрнийг ихгээл ичсэн. Хоолой ихтэй ингээд шууд хоёлынгийн хамт ингээд шараад явцдаг айгу амар шүлдээ бол уурга хоёроо. Хоолнууд маань одоо нэг юм хэлсэн юм. Шүлмэн дэс бичсэн. Тэрийг бис хасаад төчгийн энэ хоол маань юм гэсэн. Тэгээ би хоёр сав шүлэхгүй энэ шүлэг хийсний дараа савыг нь сурлаад энэ яагаад гэвэл манад ерөөсөө одоо ийм 3 сар байгаа. Хоолнууд нь маань иймэрхүү харагдаж байна. Тэгээ дахиад нэг шүл хийчихье гэж бодсон чинь багтахгүй юм шиг байна. Монголд бол би чинь 40-50 савтай байсан. Энд чинь болохоор дагаа сав маань иймэрхүү байна. Тэгэхээр одоо ингээд нэг юм шүлтэй бид нар бол энэ хоолоо бараг ингээд 7 хоног идчих юм дөө. За ингээд хоолоо хийгээд дуусчлаа. Одоо би хичээлээ ихтэй манай хүүхдүүд одоо аяхта угааж байна. Тэг би ингээд 7 сарын 3-нд тий сарын өмнө ер нь Costco-оос махнуудаа бүгдээр авсан бохгүй одоо манайх энэ 7 хоног идээд дараа 7 хоногт идээд ингээд дуусчихаа. Тэгэхээр сард $200 одоо махандаа зарцуулсан. Тэгэхээр нэг хүнд болохоор өдөрт $6
зарцуулж байгаа гэсэн үг. Тэгээ бид нар чинь өдөр орой гэд ингээд 2 удаа махбол идчихдэг байхгүй. Тэгэхээр чинь нэг хүнд өдөрт 1.5 доллараар ер нь бол хоол идчих гэсэн үг. Тэгээ нэг удаадаа 75 центр ч юм уу те. Эн чинь одоо Монгол мөнгөөр нэг 6,000 төгрөг ч юм уу 6,000 төгрөг орчим мөнгөөр л өдөрт ингээ хоол идчихэж байгаа байхгүй. Тэгэхээр маш хэмнэлттэй. Хэрвээ бид нар яг одоо нөгөө гадуур холдог гэсэн бол за өдөрт 2 удаа гэдэг юм бол нэг хүн 12 доллараар одоо бүргэр авч идлээ гэж бодоход нэг хүнд 24 доллар зарцуулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нийлээд нэг өдөрт 100 доллар гэдэг ч юм уу те. За одоо хичээл хийх гэж сууж гин. Сайн хоолоо ичлээ. Би ингээ айгүй халууцтай болохоор уртлаас ингээ син сүлээлгээ сууж байна. Одоо болохоор би нөгөө дараагийн ах судар заах хичээлийнхэн профессороосоо бол фидбэкийг авчихсан. Тэгэхээр тэрний дагуу ажлуудаа сайжруулна. Ерөнхийдөө бол яг ярих PPT бүх юм нь болчихсон. Одоо жоохон оюутнуудаараа хэлэх одоо тест юмнуудаа боловсруулах юм. За тэрнээс гадна дараа 7 өдрийн 26-нд би шалгалттай магадлал статистик хичээл маань ингээд хаагдчихж байгаа. За энэ нь болохоор баг энэ бүх семестрт орсон бүх хичээлүүд орох болохоор 23-нд шалгалт маань нэгдээд 26-нд хаагдах. Тэр болтол би 23 хүртэл шалгалтаа бэлтэнэ гэсэн үг. Одоо надаа нэг 4 хоног байгаа. Тэрэн дээр би ингээд орсон бүх оролтуудын хичээлүүдийг өдөртөө хуваагаад ингээд бэлдээд явчих юм.